Бид хоёр бол ментор ч юм болоо гэж бодлоо яриад байгаа. Өөрсдөө зүгээр сайн ментор чинь наалаад яах вэ? Тэгэж одоо тэр карьерийг чинь төгсгөөд яах вэ? Сайн байцгаана ингээд та бүхэнд 2020 оны цоо шинэхэн Underdogs podcast-ийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд студиуд бараа болон Нэна we are in the house babies. За ингээд хэлэхэд бэлэн болсон байна. 2020 оны хамгийн анхны дугаар. Тэгээ бүгдэнд нь шинэ оны мэнд Underdogs сонсогчдоо бас нэлээд удаан хүлээлгэсэнд хүлцэл өчөхгүй гэхэд. За хүлцэл өчөө. Бид бүхэн маш завгүй байсан. Та бүхэн ч бас завгүй байв уу? Тэгээ он гараад 2-7 хоног өнгөрсөн байна те. Тийм ээ. Тэрс подкаст нэг 7 хоногор 2-7 хоног унжсан байна. Тийм тэгээд хүлцэл өчөхгүй. За тэгээд бид өөр бас цоо шинхэн маш гайхалтай дугаараар буюу сэдвэр иргэн уулзч байна та бүхэнтэй. Тэгээ 2019 оны сүүлийн дугаарч подкаст байсан тийм. Тэгээд дээрс нь Underdogs New Year special дугаар байсан. Тэгээд манай special дугаар дээр ялангуяа хариу илгээж битэрийн 6 асуулт, битэр 3 асуулт тавиад тэгээд тэр нийт 6 асуултанд хариулсан 4-5 сонсогч байсан. Тэгээ яг нэг хоёр хүн л яг зөв хариулсан гэсэн. Зөв хариулсан. За тэгээд бусад нь болохоор яг 1-2 алдсан гэсэн дутуу хариулсан тий. Тэгээд битэр яг ихний 3 гэсэн боловч яг нэг 4-5 хүн байсан чи яг тоолж үзсэн үү? Тийм 4 хүн бол байх шиг. Яг 4 хүн байсан тий. Тэр 4 хүнд бол албан ёсоор стикер болон подволкийг гэвлүүлж үн төлбөргүй. Үн төлбөргүй гэхлээр уухайдаг тийм. Яг үн төлбөрийг нь битээр төлөөд үн цэнтэй гоё юмаа явуулах болно. Тэг бэлгээ явуулах болно. Одоо шагналаа гэх юм тий. За тэгээд мэдээж дөрүлээ Монголд байсан хаанаас нэг Америкт байсан уу? Нэг хүн хятадын Бээжин хотод байсан. Оо за. Нэг нь бол Монголд, нөгөө хоёроос нь бол яг мэдээлэл нь авч амжааг байгаа. M+ дээр байсан тий. M+-ын сонсогч нар. Тийм тэгээд тэр хоёр хүн бас сонсох юм бол би бас комментээр нь үлдээч ямар ч гэсэн энэ дугаарыг бас сонсох юм бол өөрснийхөө нэр хаяг тэгээд шууд ингээ хаягтай. Тэгээд нөгөө өөрснийхөө подолкны сайза бас бичээд тий утсан. Тий. Олж арай. Бид настай хэдэн сард төрсөн. Тэгээ өөрийнх нь тоош намтар оператор батлагжуулаад. Тэгээд хэдэн X-тэй хэдэн хүний X байсан. Хамгийн сүүл хизээ гар хангалгаа хийсэн. Бүгдийг хилээд өгцөө. Огтод байсан ч тэгш. Тэгээд эмэгтэй хүн ч гэсэн гар хангалгаа хийдэг шүү дээ. Тийм гар хангалгаа гэдэг нэг эргэжтэй ч үдлээ. Тийм орж ирдэг те. Үгүй. За тэгээд байдаг. Тэр дугаар хийсэн байгаа те. Тэгсэн. За 2020 оны цоо шин сэдв ингээд бараа миний бие буюу 2019 оны одоо хамгийн шилдэг хост болсон. Хэрвээ та бүхэн санаж байвал би хамгийн дууч хост суухан доо. Яж суух захт навчихчаа. Нэргсэн. Суух гэсэн чинь. За зэтэрч байгаа. Тэгээд шин сэдвтэй иргэн уулзж байгаад баяртай байна. За энэ сэдв маань болохоор та бүхэн уншиж л орж ирсэн байлгүй одоо ментор гэдэг сэдв байгаа. Ментор. Тэгээд энийг бол одоо маш олон монголчууд ялангуяа одоо нийгмийн түүчээ болсон. Зүрхтэй нэртэй залуучууд байдаг те. Тэгтээ яг бид тэр муулдгүй шүү зүгээр тийм хүмүүс байдаг. Тэгтээ тэр хоёр хүн бол бид хоёр бол биш. Тэр бол Underdogs залуучууд байгаа юм те. Маа сонсогч нар ч бас яг зүгээр ер нь бол ментор гэдгийн талаар бол их олон залуучууд олон одоо хүмүүс бол ярьдаг. Тэгээд энэ сэдвийн талаар болсон ч байгаа одоо болсоор явсаарч байгаа. Тэгээд энэ сэдвийн талаар та бүхэнтэй маш одоо сонирхолтой байдлаар ярилцъя гэд энэ сэдвийг миний би сонгоо авсан байгаа. Тэгээд үг түгээс нь ахаад ярид те одоо эртний грек гэж явчих юм шиг байна. Эртний грек байгаа л да. Байгаа. Эртний грекүүд бол нэр яалтчгүй их олон юм холбоотой байгаа те.
Доминант байсан. Нэг өдөр хоёлаа нэг эртний грек гэдэг нэг тийм сэдв яах вэ те? Ярих уу яах вэ те? Тий. Болно шүү дээ тий. Сократаас ахуулаас ярих нь шүү дээ. За тэгээд ер нь ментор гэдэг одоо энэ үгний гарал үүсэл болоод тэгээ энэ талаар бас бид өөрсдийнхөө бас мэддэг туршлагын талаар хоорондоо яриад явах дугаар байгаа тий. За окей тэгээд ментор ер нь хаанаас юунаас үүссэн бэ? Тэрний талаар яриач. Нэ. Тийм. За ментор гэдэг ойлголт бол одоо орчин үед ялангуяа одоо энэ 2000 оны сүүл тий одоо өнгөрсөн 10 жил decade тий энэ хугацаанд бол ер нь дэлхийн бизнесийн одоо ертөнцид ер нь бизнесийн үндсэн ойлголт нь бол айгүй өөр болчихлоо л доо. Одоо жишээлбэл одоогоос нэг 10 20 жилийн өмнөхд бизнес гэдэг бол нөгөө юм хуучин ийм ойлголтоор болвол тий нэг ийм том корпорацууд бий болцсон тий. Тэр корпорацуудынхаа одоо систем одоо ажилчдын зохион байгуулалтын хувьд ч гэсэндээ ийм том данхар гэдэг юм уу тийм нүсэр ийм зохион байгуулалттай. Тэгээд одоо нэг байгууллага доороос нь ороод дээшээ хүртэл ингээ олон жил ингэж ахидаг, ингэж ажилласаар байгаа сүүлд нь хөгшрөхтөө ингээ амжилтанд хүрдэг гэсэн ийм тогтцсон ойлголттой байсан тийм. Тэгээд сүүлийн 10 жил бол энэ ойлголт бол үндсээр өөрчлөгдсөн. За ялангуяа Америк буюу одоо энэ эдийн засгийн одоо төв болсон энэ Америк гэдэг улсад одоо гарааны бизнесүүд гэсэн юм ойлголт бий болсон тийм. Тэгээд тэр нь болохоор юу гэхээр одоо жирийн одоо захын одоо заавалчгүй үндсэн капитал том хөрөнгө байхгүйсэн ч гэсэндээ тэр хүн өөрийнхөө хүссэн хэмжээний хөрөнгийг хэрвээ тэр хүнд үнэхээр яг үн цэнтэй санаа одоо disruptive гэдэгтэй одоо яг тэр тогтцыг өөрчилж чадах үз тийм супер санаа байх юм бол тэр хүн одоо өөрийнхөө боломжгүй хүртэл тийм их хөрөнгийг босгож компани байгуулж ингэж болдог ийм одоо шин тогтц бий болсон, шин систем бий болсон. Тэгэд үүний үр дүнд болохоор одоо ялангуяа энэ технологийн хөгжилтэй уялдуулаад Silicon Valley буюу одоо захиурын хөндий гэж Америкийн баруун ирэг дээрх энэ бизнесийн том төв бий болсон. Тэгээд бүхэл бүтэн одоо экосистем бий болж тогтсон тийм. За тэгээд энэ экосистем дээр болохоор ер нь юм ментор гэдэг ийм ойлголт бол бий болсон. Тэгээд яг хөө энэ ойлголт бол 1900 бүр одоо бид хоёр одоо ингээд түүхийн ярина бүр эртний грекээс эхлээд ингэж явж байсан ойлголт. Тэгээд 1970 80 90 оноос ялангуяа сүүлийн үед ингээд яг ментор менти гэдэг энэ ойлголт бол бий болоод тэгээд энэ бол яг энэ бизнесийн ертөнцийн нэг том концепт болж ингэж тогтсон байгаа тийм. Тэгээд ер нь бол сүүлийн үед ялангуяа Монголд ч гэсэн одоо гарааны бизнес гэдэг энэ ойлголт бол хүчээ авч байгаа энэ үед бол яг ментор менти гэдэг ойлголт бол манай монголчуудын хувьд бол нэлээд шинэлэг зүйл тийм ээ. Тэрнээс биш бол яг ер нь бол яг Америкт бол энэ 70 80-аад оны үеэс эхлээд энэ ментор менти гэдэг ойлголтод байсаар ирсэн. Зүгээр яа. Гоё юм. Асгаахгүй явчлаа. Тийм. Тэгээд ер нь ментор гэдэг үгнийх нь одоо үүслээс эхлээд бит хоёр бол ер нь ярьдаг те. Явдаг байгаа. Тийм явдаг байгаа. Тэгээд ментор гэдэг энэ үг нь болохоор ер нь хүний нэр юм байна. Ментор гэдэг нэртэй энэ хүн бол эртний грек үед амьдарч ирсэн хүн. Бодтой хүн. За тэгээд бодгал хүн. Тийм бодгал хүн. Тэгээд энэ түүх байгаа шүү дээ. Бүр эртний грекийн түүх байгаа. Энэ түүхэнд болохоор юу болсон гэхэлэр одоо эртний грекийн үед одоо бидний мэддгээр Трой гэдэг кино байдаг тийм Холливуудын. Тэр киног хэрвээ санаж явах юм бол Trojan War гэж одоо Trojan гэдгийг одоо орчуулахгүй л бах л та. Trojan гэдэг нэг юм том юм модон морин дотроос ингээд цэргүүдээ явуулчаа тэрэн дотроос нь гарч ирж байлдаад хотыг эзэлдэг нэг тийм кино байдаг те. Тэр кинон дээр гардаг шиг юм 10 жилийн Trojan War гэнэ. War онцгой хэлчихэ. War stand. Би засч өгсөн шүү дээ. War stand. Тийм тэр Trojan War гэж тийм одоо war болсон. War гэж. Таржан за тэр таржан чи яасан юм даа. Тэгээ тэр
дайн 10 жил үргэлжилсэн. Тэр нь болохоор эртний гэрээх доторх одоо жижиг улсуудын хоорондын тэр ихсэн болохоор тэр кинон дээр нөгөө нэг эзэнт гүрнийх нь ханхүү нөгөө эзэнт гүрнийхэн ханхүү болох залуугийнх нь эхнэрийг хулгайлцдаг байхгүй. За. Тэгээд тэд нар хоорондоо ингэж тийм. Тэгээд хүний осны хувьд бол жоохон онцгой юм байна. Тэгээд тэр хоёрын хооронд дайн үссэн. Тэгээд тухайн үед энэ Итика гэдэг энэ жижиг улсынх нь Одиссей гэдэг юм хаан байсан. За энэ Одиссей гэдэг хаан Trojan War оролцоход ингээд аян данд мордохоор болсон. Тэгээд энэ Одиссей гэдэг хаан өөрийнхөө Пенелоп гэдэг энэ эхнэрийн Пенелоп хүүгийн Телемакус гэдэг байсан. За эхнэр хүү хоёроо одоо үлдээгээд за хүүгээ бол айрмаа захирлж үлдээсэн. За тэгээд нэг ихтгэлт хүн одоо хүүдээ одоо дагалдуулж те хүүдээ зөвлөгөө өгөөж ингэж үлдээх хэрэгтэй болсон. За тэгээд тэр хүнээр болохоор ментор гэдэг хүнийг сонгосон. Тэр нь болохоор одоо бодит ментор гэдэг нэртэй хүн байсан те. За тэгээд менторын ажил нь болохоор Телемакус буюу одоо Одиссейгийн хүүг ерөнхийдөө айрмаа удирдахад ерөнхийдөө улсын одоо ингэ засаглахад нь одоо яг зөвлөх хүн байсан. За тэгээд Одиссей хаан одоо дайнд мордсны араас хин ментор бол яг Телемакуст одоо яг зөвлөж одоо өөрийнхөө үүргийг одоо сайн биелүүлж бол одоо харамсалтай чадаагүй. За тэгээд тухайн үед одоо хааны синтэд хүртэл одоо ингээд санаархсан хүмүүс те хатантай гэрлэхийг хүртэл оролдож исэн ийм оролдлогод гарч иж исэн. Тэгээд ментор бол хүүд бол сайн зөвлөж чадаагүй. Тэгээд оновчтой зөвлөгөөг өгч чадаагүй. Яг тухайн үед нь гэхдээ одоо Goddess of Wisdom гэж байгаа байхгүй юу? Одоо онч ухааны хаан гэх юм уу те? Мэргэн ухааны хаан Атин гэж одоо энэ эртний грекийн бурхан менторын дүрд хувлаад тэгээд Телемакус хүүд одоо зөвлөгөө өгч эхэлсэн. Тэгээд яг армийн одоо зөв зохион байгуулалттай одоо засаглалын зөв хэлбэрийг одоо өөрт нь ингэж зааж зөвлснөөр Телемакус буюу Одиссей хааны хүү амжилттайгаар одоо улсаа хамгаалж те хааны синтэд одоо санаархсан тэр хүмүүсээс бол одоо хаан ширээг хамгаалж чадсан. За тэгээд яг энэ зөв зөвлөгөөний үр дүнд бол энэ ментор гэдэг хүний нэр алдар одоо хүмүүст одоо тархсан. Тэгээд ерөнхийдөө яг ментор гэдэг тэр хүн бол яг өөрийнхөө ажил хийж чадаагүй. Гэхдээ Афин гэдэг энэ бурхан одоо менторын дүрд хуйлж бол яг тухайн үеийн засаглалын одоо аварж үлдэхэд бол туссан. Тэгээд сонирхолтой тийм. Тэгээд сонирхолтой түүхш. Одоо түүхч бас биш юм л да. Домог гэх юм уу тийм. Тэгээд ер нь бол энэ ментор гэдэг энэ үг нь бол яг одоо бол бүр ингээд толинд орсон шүү дээ тийм. Менторшип гэж үг тийм. Тийм ерөнхийдөө бол ментор гэдэг маань бол яг одоогийн байдлаар болохоор энэний ойлголтыг ингэж нэрлэж байгаа хөх тийм. Ер нь бол нийгэмдээ тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн тийм. Туршлагатай, чадварлаг хувь хүн бөгөөд одоо арай жоохон туршлага багтаа тэр хувь хүмүүст одоо мэрэгжил болон хувь хүнийхэн хөгжлийн тал дээр хөгжүүлж, чиглүүлэх, зөвлөх үүргийг гүйцэтгэдэг хүнийг одоо ментор гэж бид нэр аль хэдийн одоо ойлгодог болцсон байгаа тийм. Тэгээд яг зүгээр хамгийн зүгээр баг одоо юу юм ийм ойлголтоор одоо богинохон ойлголтоор ингэж хэлэх юм бол ер нь мэдлэг туршлага хуваалцаж буй хүнийг л ер нь бол ментор. Мэдлэг туршлагатай тэр хүн тэрийг хуваалцаж байгаа хүнийг л ментор гэж нэрлэдэг байгаа. Тэр яг ер нь бол эртний грекийн домгоос авч үзэх юм бол энэ бол ментор гэдэг хүний нэрийг явандаа ингэ ашигласаар одоо та надад ингэ энэ ментор шиг надад зааж зөвлөөч ээ миний хүүд зааж зөвлөөч ээ гэж явсаар хагаад ментор одоо би бол ментор байна гэж энэ нэршлиг ашигладаг болсон байна шүү дээ. Хүний нэр л хулгаалаад байгаа юм байна шүү дээ. Энэ хүн ч биш ер нь баг ментор биш тэр хаан мэрэгүү ухааны хааны чинь нэрийг хин гэлээ. Атин л гэж байна. Би бол Атин л байна. Би
Атин хин гэлээ бүтэн нэр нь. Athene л гэсэн байсан. Атинер байна. Ментор. Тийм. Ментор биш Атинер байна. Атинер байна. Тэгэд сая нэг ментор менти гэд хэлээдсэн. Бас мэдгүй хүмүүс ахын бол ментор гэдэг нь болохоор яг нөгөө зөвлөгөө өгж байгаа хүн нь те. Менти гэдэг нь болохоор яг нөгөө зөвлөлүүлж байгаа хүн нь те. Тийм, арай мэдлэг туршлагыг ментороосоо одоо хүлээн авч байгаа буюу суралцж байгаа суралцагч хүнийг нь болохоор менти гэж нэрлэдэг юм. Менти эрэгтэй эмэгтэйгүү ингэж хэлдэг. Домог дээр бас менторын одоо хүүн бас менти гэдэг хүүтэй байсан байж тээ. Тийм үү. Хотлаа. Тэгээд энэ бас англи хэл энэ испани хэлнээс орж ирсэн л үг юм шиг байна. Энэ эрэгтэйгийн protege, эмэгтэйг нь болохоор protege гэж ингэж хэлдэг юм шиг шүү дээ. Тийм байна. Тэгж хэлдэг юм байна. Male тийм байна тийм. Эмэгтэй болохоор protege. Чиний Франц хэл нь арай илүүтэй чиний гоё шүү дээ. Protege. Орслын яваад байна тийм. Protege. За. Тэгэд надад энэ нөгөө яг Wikipedia дээр менторын Wikipedia миний англи хэлчихэд яач нэг сонин дуудах ваар гэж шүү дээ. Тэгээд энэ ч менторинг гэдгийг энэ ч ингэж тайлбарлсан юм байна. Mentoring is a process for the informal transmission of knowledge гэсэн. Яг informal гэдэг чинь одоо тий яг албан ёсны одоо бус transmission of knowledge тэ одоо мэдлэгийг одоо дамжуулж байгаа хэлбэр гэх юм уу та. Яг үн тий. Одоо багш суралцагч хоёроос ялгаатай байгаа тэр зүйл нь яг амьдрал дээр гараад тэр хүн өөрийнхөө яг амьдралаас олсон мэдлэг туршлагаа тухайн хүнд зааж зөвлөж байгаа хүнийг ментор гэж нэрлэдэг байгаа байхгүй тий. Тэрнээс бол энэ чинь teacher ч юм уу одоо яг teacher болчих юм бол яг нөгөө formal шинжлэх ухааны мэдлэгийг зааж өгөх гэдэг байгаа байхгүй. Онлайн мэдлэгийг тий. Яг багш ширээ юуны ард суугаад тий. Гэтэл энэ ментор гэдэг тэр зүйл чинь болохоор ялангуяа энэ компанид байгаа даа шүү дээ тий. Компанид энэ үгийг бол ингэж ашиглаад байгаа. Тэгээд ер нь бол одоо Fortune гэдэг сэтгүүл байдаг тий. Fortune гэдэг сэтгүүлээс тодруулдаг дэлхийн юм шилдэг 500 компани байна л да. Тэгээд энэ компани жагсаалтанд багтсан тэр байгууллагуудын 71% нь тийм менторийн хөтөлбөр санал болгодог юм байна. Тийм. Тэгэхээр өөрөө энэ чинь нөгөө компани болон тухайн хүн одоо яг боловсралтай болоод гэх юм одоо мэрэгжилтэй болоод гэсэн үг шүү дээ. Мэрэгжилтэй болоод гараад ажил эрхлэх эсвэл карьераа өсгөхтэй нийгэмд байр суурь эзлэхийн тулд тэр хүн одоо өөрөөсөө аль хэдийн албан тушаал эсвэл одоо тэ нийгмийн байр суурь олцсон байгаа хүнээс одоо очиж зөвлөгөө авч байгаа тий. Тэгэхээр тэр зөвлөгөө авж байгаа тэр хүний ментор гэж нэрлэдэг байгаа хөөхгүй тий. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг яг боловсролын систем болон яг тэр шинжлэх ухаанд байгаа нэршлээс арай өөрөөр нэрлэгдэж байгаа юм учиртай байгаа тий. За тэгээ хоёлоо бас өөрсдийнхөө бас амьдралын одоо тэр ментортой байсан гэдэг ч юм уу тий. Яг тэрнийхэн талаар яагаад байгаа юм бэ? Хоёлоо. Яг удаан Underdogs podcast юу Underdogs сонсогчтой хуваалцъя. За тэгээ. Тэгээд чиний хувьд ер нь ментортой байсан уу? Одоо ментор хичнээн ментортой байгаа вэ? Тий. Тийм ээ. Яс бэ. Нэг л тоггүй харин нэг подкаст нэг хэцүү бол. За зүгээр ойр тийгээгүй жаа. За тэгээд за миний хувьд яг ментор гэхээр одоо яг ингээд бодонгууд те хүн яг ингээд ментор гэд ингээд бодонгууд одоо яг ингээд бизнесийн нэг тийм одоо яг албаны ч юм уу те эсвэл яг нэг том бизнес хийдэг хүнээс очиж ментор хийлгэх, менторлуулах юм шиг те. Тэг яг одоо ингээд ментор гэдгийг зүгээр саяны одоо чиний тайлбарснарыг энгийнээр ойлгох юм бол те зүгээр одоо нэг амьдралд арай илүү туршлагатай эсвэл амьдралын туршлага нь илүү байх албагүй. Гэхдээ одоо жишээлбэл зүгээр санхүүгийн менторлуулъя гэхэд тэр санхүүгийн салбарт ч юм уу те санхүүгийн туршлага нь арай илүү байхад л менторлж байгаа байхгүй те. Ер нь бол чи тэр хүн суралцж л байгаа бол ер нь бол тэр хүн чиний ментор гэсэн үг. Тэгээ тэр хүн заавалчгүй одоо чамаас хөгшин одоо айгүй их одоо амьдралын их туршлагатай тийм хүн байх бас албагүй байгаа байхгүй те. Чамаас дүүч байж болно. Тийм. Тэгэхээр одоо яг тэгээд ингээ бодонгууд би яг ингээд ментор гэд ингээ бодонгууд миний амьдралд бол одоо яг
зааж зөвлөж исэн тэр хүмүүс л яг ментор байсан байгаа байхгүй тий. Аха. Одоо зүгээр инженер л гэхэд манай ээж бол яг одоо надад ингээд эрүүл мэндийн хувьд дандаа менторлдог байхгүй юу. Ер нь бол одоо ингээд эрүүл хоол идэж уух тий. Ер нь бол одоо хүн манай ээж л дандаа тэгж хэлдэг байхгүй. Хүн нөгөө нь ингээд өвдцсний дараа айгүй их ингэж арга хэмжээ авахаас илүү хүн ингээд өвдөхөөс өмнө эрүүл мэндээ ингэж хайрлан хамгаалж те өөртөө хэрэгтэй хоол унд тасал хөдөлгөөн тэдрийг сайн хийж явах юм бол хүн бол одоо тэгж өвдөж хавцснаас илүүгээр хамаагүй бага зардлаар одоо урьдчилан сэргийлэх тийм боломжтой гэдгийг бол дандаа хэлдэг. Тэр бол яг манай ээж болохоор яг надад ингээд эрүүл мэндийн хувьд яг менторлдог байхгүй тийм тэгэнгუთ одоо манай эцэг их бол яалчгүй амьдралын яг анхдагч менторуд байгаа байхгүй тийм бүх хүний хувьд ч тийм сайн ч бай муу ч бай тийм яг үнэ хэлэхэд тийм тэгэл одоо жишээлбэл одоо дотны найзуудаас гэхэд тийм санхүүгийн хувьд бас ингээд менторлдог найз нар бас байгаа байхгүй тийм ерөнхийдөө ажил төрөл чинь юу айлж юм малж ингээд хоорондоо яриад ч юм уу тийм одоо жишээлбэл за ах эгчнэр мэгчнэр гэхэд одоо ингээд хайр дурлалын талаар ингээд ярилцгаад ер нь ийм байд шүү тийм байд шүү одоо эмэгтэй хүнтэй ингэж харьцаарай тэгж харьцаарай гэдэг бол яг ингээд relationship-ийн ментор гэж байгаа байхгүй тийм гих маягийн би бол яг нөгөө гэхдээ надад бол яг нөгөө юм яг professional одоо юм мэрэгжлийн хувьд тэгж зөвлөгөө гэдэг ментор бол байдаг юм байна. Яг бизнесийн одоо би ч болохоор тийм би ч болохоор одоо яг миний мэрэгжилч өөрөө би бол яг инженер хүн. Тэгээд би одоо саяхан бол ингээд бизнесээр сураад те бизнест илүү сонирхолтой болоод ирж байхад одоо яг надад бол яг тэр төрлийн ментор бол байдаг юм бэл. Одоо яг уулын танаа энэ MBA чинь гадаад багш нар доктор те багш нар профессор те тэр хүмүүс чинь яг дотн одоо яг ментор биш гэсэн үг үү? Яг зүгээр тийч хийдэг л болохоос шүү дээ. Тийм. Ер нь бол яг тий яг уу за яг уу яг тухайн үедээ бол ингэж зөвлөгөө авч агаад цаашаага би өөрөө нөгөө нэг яг relationship-ээ ингэж keep up хийж одоо чадаагүй гэх юм уу та тий. Тэр бол миний одоо алдаа байсан. Тэгэхээр ер нь бол яг нэг тийм яг нэг хүмүүсийн яг боддгоор яг нийгэмд байдаг яг тэр боддгоор яг ментор гэдэг яг тэр аль бие усны та яг миний ментор болооч гэж яг тэгж бол ментор бол авч байгаагүй юм шүү дээ. Ер нь бол тийм. Тэгээ нөгөө миний яг нөгөө нэг хувь зан юу ч гэх юм уу. Би нэг юм жоохон тиймэрхүү юм да жоохон одоо юу гэх юм дэ одоо би өөрөө ингээд юмыг ингээд хөөцөлтөөд ч юм уу те хүний хойноос одоо хүний хойноос үгүй хүний хойноос байх нь албагүй. Гэтэ би зүгээр ингээд нэг юмыг ингэж одоо хөөцөлтөхтэй жоохон муу гэх юм уу. Араас нь явахтай. Тийм, ер нь тийм юмны араас жоохон. Тэр би яг миний дутагдaltaа харилцааны хувьд үү? Тийм. Хувь хүнтэй харилцаж байгаа харилцааны хувьд хүнтэй харилцааны хувьд тийм. Гэтэ чи бас судалгаа хийгээд нэг юм сэдвийн хойноос судалгаа хийхдээ бол сайн шүү. Тэгтээ бол сайн л да. Зүг. Тийм. Гэтэ яг нөгөө хүнтэй яг ингээд relationship-ээ ингээд keep up хийж авч явахдаа жоохон муу гэх юм уу. Тэгээд хүн ингээл нэг жоохон тэхгүй бол нэг жоохон хайчих гад байдаг ч юм уу тийм. Тэгээ яг үндэ бол хизээч одоо ментор хүн намайг би чамайг менторлъя гэхгүй шүү дээ. Тийм хүн бол ер нь яг ментор хүн өөрөө араас нь хөөсөлдөж өөрөө л ментортой болохгүй бол тийм. Тэгэхгүй бол менторлъя би чамайг ингээд менторлъя гэж хүн бол ер нь л хизээч санал болохгүй. За чиний хувьд. За миний хувьд надад бол их одоо би нөгөө цагааны цэгмэд багш маань байна. Даш дорж багш маань байна гэдэг шиг. Яг би яг өөрөө хувьдаа за энэ хүн бол би энэ хүнээс яг үнэхээр сурах зүйл байгаа юм байна гэж үнэлж одоо багшигаач болгосон яг ментор гэдгийг энэ тодорхойлолтод оруулсан айгу асар олон хүмүүс байна л да. Тэгээд жишээлбэл Галилей. Гэхдээ үнээрээ тоглоомчгүй яг бүх одоо тэдний бүгдийн нэрлэлэн ч бас хайшаа тийм. Яг ингээд бүр амьдралд одоо яг өнөөгийн бие хүн болоход төлөвшсөн төлөвшөлд маань нөлөөлсөн номны одоо яг зохиолч хүмүүс ч байна. Ном зохиолч одоо өнөөдөр амьд биш айгүй олон хүмүүс байна. Тэр хүмүүс яг амьд юм шиг надад бас хажууд зааж зөвлөсөн тэгээ яг уншаад тэрнээс авсан зүйлсүүд мэдээлүүд их байна л та. Яг мэдээж амьдын нэрүүл арай дээр л хэл та. Одоо би ч нөгөө гэр бүл судлаач мэрэгчлээ. Тэгээд манай мэрэгжлийн багш нар бол бүгд яг миний яг аль биесны ментор байсан. Тэгээд бүр яг түрүүн одоо яг чиний хэлдэгчлэн би ингээд
өөрөө хойноос нь тодорхой хэмжээнд ингээд сурах хүсэл эрмэлзэлтэй шүү гэдгийг тэр хүнд илэрхийлж ингээд хөөцөлдөхгүй тохиолдолд би бол бусад одоо яг ингээд суралцж байгаа оюутнуудаас яг тэр хүний одоо халамжинд нь багтах боломжгүй. Учираас би хойноос нэг хөөцөлдөг байсан. Тэгээд ер нь бол одоо манай монголчууд ярьдаг чинь хайртай шав гэдэг ч юм уу тэр ойлголт. Teacher's pet. Тийм. Одоо наач бас жоохон муухай үг тийм. Гэтэ яг ер нь бол яг ингээд амьдрал гэхээсээ илүү яг мэрэгжлийн төвшөнд бусад оюутнуудаас илүү надад даалгавар өгдөг. Илүү ингээд за чи үнэхээр яг энэ мэрэгжлээр цаашдаа явах гэж байгаа бол чи тэгээ энэ ном дээр редактор хийж сур гэдэг ч юм уу те. За чи энийг ойлгосон байх ёстой гэж илүү их шахдаг байсан байхгүй. Тэгэхээр ялч тэр хүнд би нэг талаараа илүү даалгавар авч би өөрийгөө тэр хүнд хүлээмжшүүрхэхийн тулд агүй сайн суралцагч буюу нөгөө менти байх гэж хичээсэн. Тэгээд тэр хүмүүс албан ёсоор намайг хүлээмжшүүрсэн. Тэгээд бусад хүмүүст хүртэлтэй энэ бол одоо миний яг бэлтгэж байгаа шав мөн гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би ялчгүй тэр хүмүүний ментор, би тэр хүмүүний менти болж байгаа. Тийм. Гэх мэтлээ ингээд одоо нэрийн дурдаад явахт те гэр бүл судлаач мөн дээрээс нь профессорууд те социологч гэдэг ийм мэрэгчлээ хүмүүс байгаа. Тэгээд мэдээж тэр хүмүүсийн анхаарлыг би татах хэрэгтэй. Тэгэхгүй бол муу байгаа дээрээс нь анхаарлыг татахгүй бол хин нэгэнд өөрийнхөө тэр зовж одоо авсан мэдлэгээ тэгээд ингээд одоо үнтэй алтан цагаа зарцуулаад ярихгүй штэ тий. Тэгээ хойноос нь ингэж дагаж гүүх хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол тий муухайгаар хэлвэл сайн одоо менти бас байх хэрэгтэй тий. Сайн яг үнэ сайн ментортой болохыг хүсэж байгаа бол сайн менти байх хэрэгтэй гэж би бол өөртөө дүгнсэн. Тэгээд түрүү нөгөө нээгийн хэлдэг зарим нэг санаан дээр би бас яг тэгж хүлээмжшүүлж байгаа байхгүй юу. Яг ингээд нэг олон цаг зав надад зарцуулаагүй хэрнээ зүгээр тэр хүний нэг хэсэгхэн хугацаанд хажууд нь хамт дагаа явж хахад надад хэлсэн. Тэр нэг жижигхэн өгүүлбэр нь миний амьдралын туршид дагаж мөрдөх эсвэл намайг яг өөрчилсөн нэг өгүүлбэр байгаа байхгүй. Жишээлбэл одоо тэр олон түүхүүдээс миний нэг түүх надад одоо сайн хоногшиж үлдсэн түүх нь юу вэ гэхээр би нэг солонгос хэлнийхээ хичээл дээр нэг хичээл дээр муу гарах гэсэн байхгүй. Одоо муу гэдэг нь миний хүсээгүй л дүн гэсэн үг л дээ. Тэрнээс шиг DF биш B баг C байлуу B байлуу тийм байсан. Тэгээд 79 тийм тэр хавцаа байлуу. Тэгээд би дүнгээ нэг жоохон нэмчүүл би нэг жоохон тэтгэлэгт хамрагдах гэсэн. Тэгээд би тэр багштай уулзах таарлалт ингээд нэг 3 давхраас доош 1 давхар хүртэл буух шат дээр таарлцсан. Тэгээд би багшаа ингээд та миний дүнг нэмээд өгөөч. Тэгээд би ийм дүн ингээ авмааргүй байна. Тэгээд би яавал нэмэх үү гэдгсэн чинь цаг толцсон учраас өөр би таалтын дараа авах боломжгүй болсон. Тэгээд би гуйгаад дүн гаргачихсан. Тэгээд тэр багш болохоор би чиний дүнг бол ингээд нэмэх нь нэг талаараа ингээд ёс зүйн үед бол буруу. Тэгээд энэ бол чиний яг авах ёстой яг тэр шудраг дүн чинь бол энэ дүн. Тэгээд багшаа яг нэмж бол чадна тэгээд би бол нэмж болж чадна. Гэтэ би чамд хэлэх гээд байгаа санаа нь үлээр чи яг өөртөө тохирсон өөрийнхөө яг жинхэнэ үнэлэмж буюу жинхэнэ шудраг дүнг чи авах ёстой. Тэгээд чи өөртөө шудраг хандаад чи шудраг байх юм бол хизээ нэгэн цагт энэ зан шудраг байдал чинь чамд хэрэг болноо. Маш том ач тусаа өгнө гэдэг өгүүлбэрийг надад хэлсэн бохгүй. Тэгээд нэг давхар дуусаад тэгээ яваад өгсөн. Тэгээд би ангаагаад гэдэг. Тэгээд тэр надад айгу хүн цохилт болоод би тэгээ шудраг дүнг авсан л та. Тэгээд ер нь цаашдаа би ингэж бодсох. За би ер нь өөрийгөө үнэлэхтэй. Тэр ямар ч мууч байсан, сайн ч хин нэг намайг үнэлээд яг тэр үнэхээр шудраг бол тэр би шударгаар хүлээж авах хэрэгтэй юм байна. Аливаа байгаа зүйлд яг шудраг хандах хэрэгтэй юм гэдэг тэр зүйлийг одоо би яг өмнө хэлэхэд тэр солонгослын багшийнхаа нэрийг яг сайн санахгүй байна. Гэхдээ тэр хүний яг тэр хэсэгхэн хугацаанд надад монгол хүн байсан. Хэсэгхэн хугацаанд надад өгсөн тэр одоо зөвлөгөө нь амьдралын туршлага тэр хүн өөрөө тийм шудраг хүн байсан байгаа байхгүй юу? Тэр зөвлөгөө нь одоо хүртэл миний амьдралд айгүй олон жилийн дараа хэдэн жил өнгөрч байгаа юм бэ? 5 жил, 6 жил өнгөрч байгаа байхгүй юу? Тэгээд ойлоод байна уу? Ойлог. Одоо хүртэл надад дотор байдаг. Тэгээ би яг нэрээ бас шудраг байх хэрэгтэй. Уруулаа хадж бацаа. Шудраг байх хэрэгтэй байна гэдэг зүйлийг амьдралдаа шудраг хандах хэрэгтэй байна гэдгийг надад. Тэр багшийн ясныг хоёр өгүүлбэр л одоо чиний амьдралдаа бас дагаж мөрдөх одоо зарчмуудын нэг болсон л гэсэн. Тийм бүр хэдэн 4-5 жил суралцаад ч юм уу амар олон ном уншихын уншсны оронд тэр хэсэгхэн хугацаанд тэр хүн надад энийг ойлгуулчихж байгаа байхгүй юу. Тэгээд би
одоо муу дүн авсан ч юм одоо ч дүн авахгүй л те. Яг зөвөр амьдралын ямар ч тохиолдолд би өөрөө өөр шууд дүгнэлт хийж авахгүй. Нээрэд би энэ дүнг би өөрөө л авсан шүү дээ те. Энэ үнэлэмжийн зөв үнэлэмж байна. Тэ нэг охинд ч юм уу би алгадуулвал би яагаад алгадуулав те. Энэ үр дүнг би хүртэх ёстой болоод хүртэж байна гэдгийг ойлгож байна. Шудраг амьдрал шудраг хандах ёстой гэдгийг бол би эндээс ойлгосон. Тэгээ энэ би эмоцонд алгадуулах зүгээр би яг нэг алгадуулж байгааг үл дээ. Зүгээр л хүмүүст ойрхон байх болов. Тэгээд би яг энэ ягаад энэ түүхийг ярьсан бэ гэхээр энэ мэдчлэн яг ингээд энэ мэдчлэн биднэрт яг ингэж ментор хийдэг буюу бидний ингээд нөгөө олж авч чадахгүй байгаа өөрөө өөртөө үнэн шударгаудаа хандаж өөрийгөө хурцлж чадахгүй байгаа тэр зүйлийг өгч чадах тийм аль хэдийн тэр асуудлыг чинь даваад гарцсан өөртөө шударга хандаад аль хэдийн өөрийнх нь хүссэн тэр амжилтандаа өглөө болгон босоод таны чадахгүй байгаа зүйлийг тэр чадсан хүмүүс танд шударгаар окей залуу минь чи ийм байхгүй бол чи ирээдүйд ийм болно. Тийм учраас яг одоо энийг хийвэл хийж чадахгүй бол болоо гэж шударгаар хэлж байгаа хүмүүсийг би ментор гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэрнээс бол зүгээр мөнгө өгөөд ч юм уу за ингээ те нэг ийм юмд гаргая эсвэл ийм би ингээ тэр бол нэг тийм яг нэг тийм ментор гэдэг үгийг бол гутаач байна. Тэр ч өдөө сүртэй ярих гэдэг байна. За тийм тэгээд манай сонсогчдын одоо мэдчихчлэн одоо манай бараа бол бас Есүс Христэд итгэж байгаа тийм. За тэгэхээр энийг одоо бас энэ ментор гэсэн ойлголтод одоо хамруулж болох уу гэж одоо гэр бүл судлаач харилцаа ярь болчлоо. Тийм сая зүгээр гэхдээ ардгасан. Гэхдээ ер нь тэрийг бас ментор гэсэн ойлголтод хамруулж болох уу ер нь? Одоо жишээлбэл тийм түрүүн би нэг ном гэж хэлсэн шүү дээ тийм. Жишээлбэл Достоевский тэгээ нэг Толстой одоо миний эдгээр ингээд Оросын одоо сонгодог уран зохиолын оргил болсон сууд болсон зохиолч нар байгаа шүү дээ. Тэгвэл нөгөө нэг 100 жилийн ганцаардлын зохиолч чинь хэм блэ? Зохиолчийн нэр нь би ямар хурдан Габриэл Гарсиа Маркес те. За гэх мэтчлэн энэ айгүй олон ингээд зохиолч нар миний хувьд ингээд ментор байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн юуг менторлж байгаа гэхээр жишээлбэл би тэр шүү дээ те 100 жилийн ганцаардлаас би тэр тухайн хүмүүсийн тэр 100 жилийн амьдралын тэр түүхээс юг харж байгаа гэхээр би либерал үзэл болон консерватив үзлийн талаар улс төрийн амьдралын талаар маш олон зүйлүүдийг би тэр зохиосон хүнээр аваад менторлуулчихж байгаа байхгүй юу. Тэнгүү тэр хүн миний хувьд бол ментор болчихж байгаа. Яг улс төрийн нийгмийн дотоод тэр асуудлын яаж би хандах хэвээр аль өнцгөөс нь харах хэвээр гэдгийг. Жишээлбэл нөгөө нэг Лолита байна те. Лолитаг зохиосон Набоков. Гэх мэтчлэн энэ ном болоод түрүүн чиний асуусан нөгөө би Христ итгэдэг тийм ариун библи гэдэг библи байна. За тэрнгээр дамжуулаад шинэ гэрээг бичсэн одоо Есүс Христийн түүхүүд ингээ байна шүү дээ. Одоо Есүс Христ гэдэг амьд хүн байсан тийм 2020 оны өмнө. За тэр хүн бол миний яг гол ментор хийдэг хүн зүйл нь юу вэ гэхээр Есүс Христ бол миний хувьд бол хайрын ментор байгаа байхгүй юу. Надад одоо хайрыг заасан одоо нэг 2 3 хүн байна. Би бол нэрлж чадна. Нэг нь болохоор Есүс Христ. Одоо яг өөрөө заагавч гэсэн тэр сургаал номлолоор нь би одоо хайрын тухай ойлголт явуулж байгаа. Нөгөөх нь болохоор философч сэтгэл зүйч Эрик Фром гэдэг эрдэмтэн байна. Эрик Фромын хайрлах урлаг гэдэг ном байдаг. Манай залуучуудаас уншсан баг. Нөгөөх нь болохоор одоо яг миний дэргэд байгаа эмэгтэйчүүд надад хайрын талаар ингээд яаж байгаа байхгүй. Яг практикаар ингээд надад чи хайрлуулмаар байна уу, хайрлагдмаар байна уу гэдгийг ингээд практик байдлаар ингээд мэдэж авч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс одоо амьд биш байгаа хэдий боловч тэр хүний түүхэнд үлдээсэн хувь нэмэр болон тэр үлдээсэн ном бусад хүмүүст үлдээсэн энэ бүхэл бүтэн энэ ертөнцийн зан заншил болгоод соёл болгоод тэ урлаг болгоод үлдээсэн байгаа тэр зүйл нь өөрөө 2000 жилийн дараа ч байна 200 хэдэн мянган жилийн өмнөх ч байна тэр хүн надад ментор хийж байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Тэр хүний одоо шилбэл шашны хувьд бол одоо юу яаж байгаа вэ? Итгэл үнэмшлийнх нь одоо олон жил итгэл үнэмшлээ дагсан, олон жил итгэл үнэмшлээ маш сайн дагсан хүн нь дөнгөж саяхан одоо итгэж болсон тэр хүндээ ментор хийдэг бас. Ер нь бол ихэнх бас шашнууч гэсэн тийм байдаг гэж магадгүй. Тэгээ яаж байгаа вэ гэхээр одоо би дөнгөж Христ итгээд ингээл одоо дээр үе гэх юм одоо юу гэх юм те 10 20 жилийн өмнө бол одоо би Христ итгэл гэх юм бол үеийн хүүхдүүд ингээ шоолдог ч юм уу те. Ваа чи гадны мангар тэнэг балаа малаа гэдэг ч юм уу. Тэнгүүт би одоо тэр
итгээд удацсан байгаа хүн дээр очингууд те тэр хүн за ийм итгэл үнэмшлээ бат суурьтай байхын тулд төвчээртэй байх хэрэгтэй те тэр хүмүүсийг ч гэсэн бити үзье зүгээр хайрлах хэрэгтэй гэл ингээл заах эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд би тэр хүнээс зөвхөн тухайн зүйлээсээ эхлүүлээд айгүй олон зүйл дээр би хүнийг хайрлах те төвчээрийн бат одоо итгэл үнэмшлээ авч явах тэр бат одоо юу гэмдэ дэрэг гэдэг юм сахилах бат гэдэг ч юм уу те сурж авч байгаа те зөвхөн бас итгэл үнэмшлээс гадна айгаа өөр олон зүйл дээрээс эсвэл тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ санаагаар та зөвхөн ингээд нэг зүгээр нэг амьд хүнээс очиж ментор авахаас илүүтэйгээр аль хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа те энэ алмасаа сууд хүмүүсээс тэр номын уншилтаа те тэр хүмүүсийн түүхийн судал те тэгээд өөрийнхөө ментор болго те энэ бол хамгийн гоё зүйл гэж би боддог. За бас үнэхээр урт бөгөөд маш ямар урт ирчөө танилцлаа. За тэгээд манай сонсогчид бас гайхчихж магадгүй одоо ментор гэх тэгэнгүүт нөгөө яг ингээд нүрээ харж байгаад ч юм уу те. За яг одоо бол ингээд нөгөө дэлхийн 2 өнцөг байсан ч гэсэндээ ингээд дүрсээ харж байгаад ментор хийдэг тийм дууссан байдаг. Тийм тэгээд тим юмнууд бод байдаг. Гэхдээ бит хоёрын саяны ярьсан болохоор хүмүүс гайхчих магадгүй. Гэхдээ бол одоо яг саяны яг бараагийн ярьсанчлан одоо өөрөөс чинь өчнөө олон жилийн өмнө амьдарч исэн хүмүүсийн үлдсэн зохиол дуртатгал тэр хүмүүсийн одоо амьдралын үзэл санаанаас ч гэсэн ингэж менторлуулдгийг бол бас ментор гэдэг энэ концепт санаад бол бас багтааж ойлгож байгаа те. Одоо жишээлх юм бол бидний одоо нөгөө бит хоёрын biography гэдэг дугаар дээр хийж исэн Мартин Лютер Кинг гэж одоо цогтой тэмцэгч. Цогтой тэмцэгч байсан. Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч байсан энэ активист хүн арьс өнгөний үзлийн ялгуурлан гадуурхлын эсрэг хоёулаасыг дандаа тэгж ярьсан. Дахиад тэгж байна. Тэр хүний бас гол амьдралынх нь гол ялангуяа одоо энэ эсэргүүцлийнх нь гол философи санаагаа хинээс одоо үлгэрлэл инспирэшн авч ирсэн гэхээр одоо энэ тхгийн революшныг одоо зохион байгуулсан Махатма Ганди гэж те. Одоо мөн одоо энэ 50 замаар одоо энэ эсэргүүцэл революшн хийх одоо энэ үзэл санааг бол энэ Махатма Ганди гэдэг хүний үзэл санаанаас ургуулan одоо өөртөө шингээж авсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэгтээ яг амьдрал дээр болохоор Мартин Лютер Кинг, Махатма Ганди гэдэг энэ хоёр хүн хизээч уулзж байгаагүй. Хизээч одоо хоорондоо ярилцж захиа солилцож байгаагүй. Махатма Ганди хизээч одоо чи энийг энэ одоо энэ хөдөлгөөнөө ингэж зохион байгуулах хэрэгтэй гэж хизээч болыг Мартин Лютер Кинг зөвлөж байгаагүй. Гэхдээ Махатма Гандигийн одоо дурдтгал одоо өөрийнх нь бичээс гэдэг юм уу өөрийнх нь одоо ярилцлага өөрийнх нь номоос Мартин Лютер Кинг өөрөө уншиж судлаад одоо яг чиний саяны ярьдаг шиг те одоо өөрөөс нь өмнө амьдарч исэн өөрөөс нь аль хэдийн одоо ингээд бүтээгээд өөрийнхөө амиг үлдээсэн хүний одоо энэ legacy өвөөс одоо өөрийнхөө хэрэгтэй гэсэн юмыг авч амьдралдаа хэрэгжүүлж те. За тэгээд энэ арьс өнгөний төлөө арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзэллийг одоо ингэж багасгахад өөрийнхөө хувь нэмрийг ингэж оруулж ирсэн тийм. Тэгэхээр заавал ч ментор гэхээр заавал ч нэг нэгнтэйгээ уулзаа, заавал нэгэндээ зориулж нэг нь ментор, нэг нь менти болох албагүй. Өөрөөс чинь одоо өмнө амьдарч ирсэн энэ түүхэн ч юм уу тийм. Тэгээд түүхэн байх ч албагүй зүгээр энэ хүний одоо зохиол янз бүрийн тэр хүний философиос ингэж өөрийнхөө амьдралд авч хэрэгжүүлэхийг бас энэ ментор, менти гэж бол бас ярьж байгаа тийм. Зөв. Тэгээд мөн бас энэ нөгөө нэг менторлох техникүүд гэж бас байд юм байна. Яг тэрнээс нь сонирхуулаад бас товчхон дурдчихъя та тий. Тэгэхээр техник гэхээр одоо ментор хүн тухайн одоо өөрийнхөө менторлуулж байгаа менти хүндээ ямар шоухан байдлаар зөвлөх, ямар шоухан байдлаар тэр хүнийг одоо амьдралд нь чиглүүлэх гэдэг техник гэсэн үг л та тий. Тэгээд ерөнхийдөө ийм албан ёсны нэг ийм 5 техник энэ дээр бичсэн байна. Энэ нь болохоор нэг нь болохоор accompanying буюу одоо хамтран ажиллах одоо нэг нэгнээсээ суралцах тийм заавал ч ментор гэхээр заавал ч за чи энийгээ тэрийгээ гэхгүйгээр тэр ментор хүн өөрийгөө тэр менти хүний оронд тавиа тийм
За одоо яг ийм байна, тийм байна гингууд одоо жишээл ментор хүн нь нэгнээсээ арай жоох ахмад хүн байлаа гэхэд яг менти хүн нь одоо орчин үеийн технологийн нөхцөл байдлыг тухайн одоо арай жоох ахмад хүндээ тайлбарлаа тий. Тэгэхээр тэр ментор ч гэсэн давхар тэр хүнээсээ суралцаа тий. Тэгвэл наа чин тэр чин одоо орчин үед ийм болцсон бол чи энийг тиймэрхүү байдлаар хийх хэрэгтэй. Нэг нэгнээсээ ингэж суралцсан байдлаар ингэж хийдэг ментор техникийг бол accompanying гэж нэрлэдэг юм байна. За хоёр дахь нь болохоор solving буюу одоо үр цацах тий. Ийм техник байд юм байна. Үр цацах нь болохоор яг хуу менти хүн нь яг сурахад арай бэлэн болоогүй тий. Яг одоо жишээлбэл бизнесийн хувьд менторлуулж байгаа гэхэд одоо дөнгөж бизнесийн ертөнцийн шинээр орж ирж байгаа ч юм уу тий. Энэ хүнийг одоо ингэж үндсийн одоо үрийн цацаж одоо дөнгөж одоо ургуулж эхлэх гэх юм уу та тий. Ийм бүр анхных нь одоо энэ fundamental одоо бүр юм үндсэн ойлголтыг ингэж өгч байгаа энэ менторийн зөвлөгөөг бол solving гэж нэрлэдэг юм байна. Catalyzing буюу за энийг ч одоо өгч орчуулсан ба одоо эхлүүлэх гэх юм уу та тий. Энэ болохоор яг тухайн нэг моментэд очиод менторлуулж байгаа тэр хүн нь бол яг тухайн одоо салбартаа яг бэлэн болж ирэнгүүт одоо ментор хүн нь те яг тухайн хэрэгтэй үед нь яг одоо өөрөөр сэтгэх өөр байдлаар одоо хэвшмэл биш өөр ойлголтоор одоо өөр одоо тэр хүний хийх гэж байгаа юмыг яаж өөрөөр хийж болох уу гэдгийг одоо ингэж менторлдаг тэрийг бол catalyzing гэж нэрлэдэг юм байна. За showing буюу одоо өөрөө ингэж үзүүлэхтэй яг өөрийнхөө одоо бодит жишээ тий одоо болж исэн миний амьдрал дээр бол ийм болж исэн гэж юм уу тий. За бизнесийн хувьд одоо би ийм компани байгуулад би ийм компанид ингэж хөрөнгө оруулаад ингэж алдсан гэдэг ч юм уу тий. За энийг бол яг showing буюу яг өөрийнхөө одоо бодит жишээн дээр үлгэрлж үзүүлэх харуулах нь шүү дээ. Тийм техник бас байна. За сүүлийнх нь болохоор harvesting буюу одоо нэг жимс ингээ үр жимсээ ингээ гаргаад болонгот нь хурааж авна гэдэгтэй адилхан harvest гэж байна. Хурааж авахтай. За ингэж нэрлэдэг. За энэ дээр болохоор яг менторуд болохоор яг нөгөө болцсон үр жимсийг ингэж хурааж авах дээр илүү анхаардаг. Тэгэхээр тухайн менторлуулж байгаа менти хүн нь ерөнхийдөө бэлэн болоод хурааж авахд бэлэн болж байгаа гэсэн үг юм байна л да. За энэ нь болохоор яг менторийн одоо хувьд те conclusion буюу одоо яг ингээд сүүлийн төвшөндөө очиод те цаашаага одоо яг юу сурсан те одоо яг менторлуулж байгаа энэ туршдаа одоо яг юу сурсан цаашаага бизнес буюу эсвэл өөр ямар нэгэн зөвлөгөө авч байгаа энэ зүйл дээрээ ер нь цаашаага ер нь яг яаж авч явах хэрэгтэй гэдэг энэ зөвлөгөөг бол яг harvesting гэдэг энэ эцсийн шатны техник гэж үг. Менторлох техникүүд юм биш үү? Сайн техникүүд. Тэгэхээр яг хуу заавалчгүй энэ техникүүдээ сонгож авч тий одоо менторлох хэрэгтэй гэсэн үг биш. Зүгээр энгийн зөвлөгөөч гэсэндээ бид тэрийн түрүүний ярьсанчлаа. Одоо энэ бол менторлуулж байгаа л хэрэг болж байгаа те. Гэхдээ яг хуу энэ саяны эднэр болохоор илүү нөгөө нэг бизнес гэдэг ч юм уу те. Одоо Silicon Valley гэдэг ч юм уу бизнесийн салбарт илүү яг энэ техникүүд дээр суурилж яг менторлох юм бол одоо тухайн хүндээ илүү их өрөг өчтэй байдаг ч юм уу тийм бол байдаг юм байна. Зөв. Тэгээд хоёулаа нөгөө нэг бас нэг ярьжсэн санаа нөгөө сайн менти байх талаар бас ярьж байгаа шүү дээ. Ер нь сайн ментортэй байхын тулд өөрөө менти байх хэрэгтэй гэх тийм. Тэгэд сайн менти байхын тулд одоо нөгөө түрүүн нэнэгийн хилдэгчлэн ингээ та тэ хин нэгнээс ингээд сурахыг хүсэжсэн ч гэсэн ямар нэгэн үйл хөдлөл хийхгүй бол ингээл нэг хүн тань руу мессежлээ би чиний ментор болмоор байна. Хинч тэ бата шиг ментор чинь болъё гэж Instagram дээр оруулахгүй байхгүй тэ. Тэгдэггүй. Тэг эсвэл өмнөхөр тгий гэж яага хүсэж байгаа хүмүүс бол танаас дараа нь мөнгө нэхнэх. Тэгдэг байгаа. За мөнгө шилжүүлж. Тэ мөнгө шилжүүлж тэгээд би юмаа заагаад өгөх юм чи сургалт болчихно. Тэ ямар ч тийм чин сэтгэлээсээ заах юм ерөөсөй байхгүй гэсэн үг. Тэ мөнгө чин дуусах юм бол тань заахаа болно л гэсэн үг. Тэгээд сайн менти байх юм бол та заавал мөнгө төлөхөөс илүүтэйгээр та бүр маш ихээр суралцах боломжтой байгаа. Манайхан сүүлийн үед тэгэж бодож байгаагүй би мэдэхгүй. Юмыг мөнгөөр хэмжээ дээрэс нь их сургууль сурж байгаа тохиол би сурагч оюутан гэж ойлгоод тий
гэж ойлгоод тэгэхгүй бол их сургууль сургаад төгсчөнгүүд окей биний суралц хугацаа дуусчлаа гэж бодож байгаа бол маш буруу. Гэж би хувьдаа боддог. Манай андердог сонсогч нар бол тэгж боддгоо гэж бодож байна. Би сүүлийн үед одоо Харвардын Майкл Сандл гээд улс төрийн философийн хичээлийг ингээд тал хүртэл семестр нь тэр хичээлийг аваад дүүргэсэн баггүй юу? Тийм тэгээд одоо улс төрийн философи Майкл Сандл гээд маш алдартай улс төрийн философи заадаг багш байгаа шүү дээ. Тэгээд Харвардын одоо зөвхөн яг улс төрийн философийн нэг тэр семестрийн нэг хичээлийнхэн тал хүртэл би суралцсан баггүй юу? Юугаар интернетээр үү? Тийм интернетээр. Тэгэхээр ингээд бодохоор заавал би тэр ингээд төгссөний дараа зөвхөн тэр хичээлээ би Харвардын одоо сертификатыг авах боломжгүй байхгүй зүгээр л тэр хичээлийг ингээд авчна. Тэгээ ингээд ярингуут заавал та ингээд те өөрийнхөө хүсэж байгаа тэр мэдлэг боловсрал юу вэ тэрийг амжилтанд хүргэх чинь хэрэгтэй байгаа мэдээллийг заавал Харвардад сурах гэж нэг тийм том хүрээнд нь битгий хар. Зүгээр л хэрвээ та яг улс төрийн философиг ойлгохыг хүсэж байгаа бол зүгээр л Майкл Сандлын тэр хичээлийг чинь нэлээд олон жилийн өмнөөс Харвардад уулна хаалттай заадаг байжсныг одоо нээлттэй болгоод тэр орсон бүх хичээлийнхэн материалыг ингээд илэн далангуй болгоцсон бохгүй. Тэгэхээр яг л надтай адилхан та төлбөргүй үнэгүй байр. Тэгээд надтай адилхан тэр хичээлийг ингээ авчиж болно гэсэн үг. Тий. Тэгэнгүүт тэн дээрээс яаж байгаа вэ гэхээр шүү дээ. Нийлэнхүйд маш сайн ингээд тэр номыг бишээ тэр багшийн орж байгаа хичээлийг ингээд дуу бичлэг болгоод тэгэнгүүт тэр ингээ бүтнээс нь ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээд уншаад тэгэнгүүтээ оюутнуудтай харьцаж байгаа тэр одоо Харвард сурж байгаа оюутнуудаас асуулт асуугаад тэгэнгүүт Харвардын оюутнууд юу гэж хариулж байгааг энэ дээр бас байгаа байхгүй тэр хичээл дээр нь. Тэгэнгүүт давхар би өөрөө бас тэр асуултанд хариулж чадах нүгэд хариултыг уншихгүй би өөрөө хариулах гэхээр зарим дээр нь чадахгүй болонгууд тэр зарим утга санаа илэрхийлж байгаа тэр утгыг би дахиж ном худалдаж аваад уншиж би тэр асуултанд хариулж чадж байгаа хөөе. Тэгэхээр тэр оюутнуудтай би ижилхэн төвшөнд хариулж чадж байвал би нэг талаараа тэр одоо сайн суралцагч байж чадж байгаа хөөе. Би эндээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр та заавал нэг яг таны хүсэл мөрөөдөл үнэхээр яг Харвардад сурах бол мэдээж Харвардад сураа. Гэхдээ үнэхээр Харвард тэнцээгүйгэл би Харвард сурч чадах юм бол орхиж болохгүй байхгүй. Зүгээр Харвардын тэр нээлттэй байгаа одоо зарим бол төлбөртэй интернетээр сурж байгаа тэр сургуульд нь сур. Харвардаас гаргасан тэр ном судалгаануудаа танилц. Ингээл та тэр Харвардын яг оюутантай ижилхэн хугацаанд тэр Харвардын оюутнуудын уншиж байгаа номнуудыг бас унш. Тэгээ орчуулагдаг бол англид бол англи дээр нь унш, орчуулагдсан бол орчуулагдлаа ингээ унш. Ингээд та ижилхэн хэмжээний мэдлэгтэй мэдээлэлтэй болох бүрэн боломжтой. Тийм учраас энэ нь бол сайн менти буюу сайн суралцагчийг хэлж байгаа хөөхгүй. Бүх нүгс үеийг бүх боломжит хувилбарыг яаж би суралцах боломжтой вэ гэдгийг эндээс харж байгаа хөөхгүй. Тэгээ тэрнээс шөл би яг IELTS-ийн хэдэн оноо тэрний TOEFL-ийн хэдэн оноо ийм оноонд хүрээд би тэнд очиж сураад хэдэн мянган долларын тэтгэлэг аваад ингэхгүй л би зээж энэ мэдлэгтэй ойртохгүй гэж бодож байгаа бол энэ бол хамгийн буруу. Тийм учраас би манай андердог сонсогчдод маш сайн менти бэ. Би өнөөдөр амар сайн англи хэлэхүү дээрээс нь тийм биш ч гэсэн тэр Майкл Сандлын хичээлийг аваад тэр оюутнууд яг хажууд нь сууж байгаа юм шиг оюутнуудын хариултыг аваад тал бүрийн мэдээллийг аваад дээрээс нь дахиж философи номуудыг уншаад тэгээд би маш их тархины хувьд одоо тарих гэх юм уу оюун санааны хувьд мэдлэгээ айгуу ингээд хариуцуулах боломж гарсан байхгүй. Тэгээд тийм учраас танд боломж байна ингээ интернет гэдэг юм сайхан хөгжсөн байна. Бити ингээ хойшоосоо зүгээр өдөр тутамд ингээд интернетээр ороод уншаад ингээд сайн блогрууд байна. Сайн одоо ийм өөрсдийнхөө юу хөтэлдэг ийм сайтууд байна. Эндээс ингээ мэдээлэлээ цугсан биш шүү нэг Kendall Jenner нэг тэгжээ тэрний баяжих 10 зөвлөгөө бол энийг зүгээр мартцаа. Энэ бүр үнэхээр хэрэггүй зөө. Энэ бол амьдралд нэр ямар ч хэрэггүй зүгээр л таныг нөгөө юм гижигдсэн таныг баяжих эсвэл мэдлэгтэй болох юм чинь гижигдсэн л тийм жижигхэн хинч хэрэггүй мэдээлэл. Зөв тэрийг хаяад жинхэнэ яг их одоо үндсийн ингээд номноос ч юм уу эсвэл тэр хүний яг хичээлээс ингээд аваа явсан дээр шүү гэж та бүхэндээ бол хэлмээр байна. Зөв. Яг гоё санаа хөндлөө гэж бодож байна. Тэгээд за саний чиний ярьсны чинь тогтуулж яриад яг уу. Гэхдээ ер нь нөгөө сайн менти байх гэдэг санаатай бас нэмэрлээд хэлэхэд те. За одоо нэг хүн одоо таныг менторлж чинь те. Одоо жишээлбэл таны одоо танаа профессор чинь ч юм уу те. Эсвэл нэг таньдаг ах чинь ч юм уу эсвэл нэг мундаг бизнесмен хийдэг хүнтэй ментор ментигийн харилцаатай болчихё гэж бодъё л та тий. Тэгэхээр тэр ментор хүн чинь одоо танд өөрийнхөө хэрэгтэй одоо үнэтэй цаг хугацаанаас тий ингээд хумслаад
ажлынхаа бус цагаар юм уу те амралтын өдрөөр ингээд өөрт чинь цаг гаргаад за ингээд өөр чинь байгаа хэрэгтэй зөвлөгөө өгч өгөх гээд ингээд ирж яхад те өөрийнхөө одоо асуух асуултыг бэлэн болгоогүй ч юм уу те яг өөрийгөө бэлдээгүй яг ямар сэдвээр ярилцах гэж байгаа тодорхойгүй те тэгэхгүй ингээд нэг харанхуй урж ирэл за уулзаад нэг хэдийн асуундаа гэж бодоод хурж ирэх юм бол тэр чинь ментороо ингээд хүндэтгэхгүй байгаа хэрэг байхгүй те яг үнэ тэгэхээр яг өөрийнхөө яг ямар зөвлөгөө амар байгаа тэрийгэ бүр ингээд бүр тоочны те бүр специалист өөртөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм те тэгээ одоо асууж байгаа асуултаагаа холбоотойгоор одоо ном сонин судалдаг ч юм уу те эсвэл интернетээр research хийгээд бүх сайхан асуултнуудаа ангиж үрж тавиа те тэгээд асуултнууд нь эсвэл бол амар энгийн ч асуулт гэж болно шүү дээ тэрийг эхлээд би өөрөө энийг олж мэдэж чадах нүггүй эсвэл заавал ч үгүй хүний бодит яг түүхэн одоо example-аас суралцах хэрэгтэй асуулт байна уу гэдгийг тал талаас дүн шинжилгээ хийгээд тэгээд яг за яг энэ хүнтэй би яг тийм хугацааны турш яа гэдэг тэр ментор хүмүүс ч юм бол яг тэгдэж штэ те яг одоо нэг сард ч юм уу 2-7 хоногт ч юм уу яг нэг цаг юм уу 30 минут гаргаад за газ за хоёлаа яг ингээд газ видео кол хийгээд чи асуух юмнуудыг газ ячих гээл тэгэл нөгөө хүн чи яг гэрийн талаараа сайн хийсэн байх юм бол яг тэр богино хугацаанд яг оновчтой асуултуудаа яг тоочны асуугаал тэгэл нөгөө менторууд чинь ч гэсэн өөрт чинь асуулт нь гоё тодорхой ойлгомжтой байх юм бол тэр хүнд ч гэсэндээ зөвлөхтэй амар болчих жоохгүй тий. Яг үнэ яг үнэ. Тэгээ бас сайн ментор. Муу судалгаа хийгээд та тэр ментороо одоо жишээлбэл гомдоохон цаашаа тий. Ментор нь аль хэдийн ингээд тий видео влог хичээлээ ингээд заагаад номоо гаргаад тэн дээр нь тодорхой бичээд аль хэдийн таны давхар байхад нь тий тэрийг нь аваад уншаад үнгүү влогоор нь ороод ч юм уу скол тэр влогоор нь нийтлэлийг уншчихгүй тийм залхуу тий тэгснэ замуудаа та яг танаас нэг асуухсан тий та ментор гэж юу гэдэг талаар хэлээд өгч юу ингүүл одоо тий миний хүү наадах Google дээр тий Google дээр Underdogs подкастыг сонс гэд амар олон юм баг чи юу яриад байгааг бүр загнаа өстэй тий тэг Google дээр бол яг гэр бүлийн ингэж асуул ариу өрөх тий энэ гэр бүл 21-р зуунд тий 22-р зуунд дараагийн зуунд гэр бүл гэдэг энэ институт яг энэ улс төрөөс хараад болоод шашны одоо тэр хамааралтай болох уу тий энийг яг энэ эрдэмт ингэж үзмээ энийг та юу гэж харж байгаа гэдэг гэр бүлийн одоо сэтгэл зүйн ухааны доктороос ингээ асуух юм бол энэ хүн харин энэ дээр миний байр суурь бол наадах чинь ингэж явж байгаа ийм судалгаа бид нар хийгдээд манай хүүхдүүд одоо манай сургууль ингэж харж байгаа чи энэ талаас нь харж нийтлээ бичээд энэ талаас нь номоо бичвэл чамд болно гэж ингэх юм бол энэ бол яг зөв зүйлтэй болж байгаа байхгүй юу аха яг эрүүл харилцаа тэгээ энд бол хинч хариулж чадахгүй байхгүй яг үнэ хэлэхэд айгүй хэцүү асуулт хариулт болж байгаа байхгүй гэтэл яг гэр бүл гэж юу вэ гэх ингээл асуулт хариулж авч байгаа зүгээр тойл бичгнээс л харалтаа хангар юм гэж хэлнэ шүү дээ тийм тэгэхээр сайн менти байханд бол таал маш сайн хичээх хэрэгтэй болж байгаа хөөх тийм сайн менторлүүл сайн одоо оновчтой менторлүүлээ гэх юм бол та өөрөө эхний ээлжинд сайн менти байж өөрөө гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй гэсэн санааг бол хэлж байна тийм яг нөгөө нэг бид нар ингээд нэг одоо гэх юм уу эсвэл ингээд бидний яг нөгөө нэг одоо үлгэр жишээ авдаг тэр гайхалтай хүмүүс маань хажуугаар өнгөрөхөд ихэнх хүмүүс юу хайт ингэнэ юуш дуурахгүй эсвэл ямар гоё хөвчлэн зураг даруулдаг те зарим нэг овсгоотой нөхдүүд зарим нь гарын үсгийг авдаг зарим нь сэтгэлийн үгээ хэлээд өнгөрдөг гэтээ овсгоотой жинхэнэ менти хүн яадаг вэ гэхээр очиж өөртөө хэрэгтэй байгаа асуултыг асуудаг гэж байгаа юм. Энэ хоёр хүний ялгаа нь зүгээр овсгоондоо гол нь байгаа ш. Нөгөө нэг тэр овсгоотой байгаа гэд хэлэгдээд тэр менти гэдэг байгаа тэр хүний юу гэхээр тэр хүний бүхий л тэр гаргасан номуудыг аль хэдийн уншсан тэр хүнтэй яг сүүлийн үед гаргасан номын сүүлийн үед Twitter дээр ирсэн жиргээ өөрийн үед бүгдийг ингээд уншичаад тэр хүн юу боддгийг мэдчихээд тэнгуүтээ дараагийнх нь нүүдэл нийгэмд хэрэгцээтэй байгаа дараагийнх нь зүйлийг тэр хүнээс асууснаар магадгүй өөрийнх нь бизнес өөрийнх нь тэ мэрэгжил сонголт өөрийн үед тэ өөрийнх нь маш олон гаргаж байгаа шийдвэрүүд дээр нь тэр хүний шийдвэр одоо зөвлөгөө айгүй хэрэгтэй болж үр тусаа одоо үр шимээ өгч байгаа байхгүй тий. Гэтэл тэгж чадаагүй хүн яахаа гэхээр окей зураг авахулъя л байхгүй. Тий. Окей гарын үсэг өгөөч сквал зүгээр хажуугаар нь чимээг өнгөө тэр биш би тэрнтэй таарлцсан гэж өнгөрч байгаа.
А гэтэл аль хэдийн тийм өөрийн гэсэн тэр ментортой болоод аль хэдийн одоо өөрийгөө өсөж хөгжсөн байгаа хүн бол тэр хүнтэй менторийн холбоотой болоод ментор ментигийн холбоотой болоод яваандаа тэр хүмүүс насны зааг хол байсан ч үгүй байсан ч гэсэн хоорондоо найз нөхдүүд болоод магадгүй бүр бизнесийн хамтрагч хүртэл болдог гэж байгаа байхгүй. Эхлээд одоо зарим хүмүүсийн та ярилцлагыг сонссон бол эхлээд энэ хүн бол миний ментор байсан. Эсвэл энэ хүний би менти байсан. Одоо бид тэр хамтрагч бизнес хийдэг гэж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн доош шатныхан хүн байсан ч гэсэн маш мэрэлцтэйгээр тэр хүний төвшөнд очоод хамтдаа бизнес эргэлж чинь, хамтдаа ном зохиож чинь, хамтдаа одоо юу гэдэг нь те айгаа өөр олон төрлийн төвшний юм хийж байна гэхэлэр тэр хүн тэр хэмжээнд хүртэл мэрэж чадсан байна гэсэн үг. Тэгэхээр танд боломж байгаа. Тийм. Ер нь тийм шүү дээ тийм. Тэгээд бит хоёрын уриалж байгаа зүйл бол юу уриалж байгаа лээ. Өөрийн уриалж байгаа зүйл бол таныг сайн менти байгаасаа хэмээн хүсэж байна. Ер нь сайн менти байгаад сайн суралцагч байна те. Бид нарт ялангуяа залуу хүмүүст бол тийм бардам зам тийм жоохон шаардлагагүй бардам зам бол хэрэггүй те. Үнэхээр яг заавал ч одоо өөрийн чинь ойр дотны мундаг одоо за зүгээр жишээ нь инженер гэхэд одоо өөр чинь нэг салбар дээр өөрөөс чи илүү мэдлэгтэй найз байх юм бол тэр найзаасаа санаа зовхгүй асуулт тийм тэр найзаасаа суралцсан. Та өөрийгөө бэлэн болчлоо гэж хизээж битгий бод. Одоо Сократын нэг хэлсүүг надад маш их таалагддаг байхгүй ингээд философи судалж явж хахад би ингээд юу ч мэдэхгүй гэдгээ ингээд би ер нь бол мэднэ гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь болохоор бүгдийг мэддэг гэсэн утгатай үг биш. Зүгээр л Сократ юу гэж хэлж байгаа гэхээр би бүгдийг би бол мэдэхгүй гэдгээ хүлийн зөвшөөрж байгаа буюу өөрөө өөртөө шудраг хандж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ энэ өгүүлбэрээс хойш өөрөө өөртөө тэр хүн тэгж хэлснээрээ юу гэж байгаа вэ гэхээр тэр хүн Сократ яаж байгаа гэхээр бүгдээс суралцагч болж эхэлж байгаа байхгүй. Би бүгдийг мэдэхгүй юм чинь би нэгэнт одоо бүгдийг мэдэхгүй юм чинь би одоо мэдхийн төлөө хичээе гэд бусад хүмүүсийг бас бүгдээрээ та нар бүгдийг мэдэхгүй гэдээ хүлэмжшрээд мэдхийн төлөө хичээгээд тэгээд бусад бие биенээсээ мэддэг жижиг хүмүүсээс суралцъя гэж байгаа байхгүй. Тэгээ энтэй адилхан би гэсэн өөртөө адилхан Сократтай адилхан өөрийгөө яг тэгж үнэлж байгаа байхгүй. Би ч гэсэн үнэхээр бүгдийг би мэдэхгүй гэдгийг би мэдж байгаа байхгүй. Тэгэхээр яаж байгаа гэхээр би нээнэгээс ч тэр зүгээр надаас дүүч бай ах ч бай тэр хүмүүсээс би энэ хүн надаас илүү те мэдж байгаа тэр зүйлийг би гой суралцъя л та тий. Дандаа суралцагч байдлаар өөрийгөө харж тэр хүнийг ментор байдлаар нь харж тэгэх юм бол айгүй гоё харилцаа үүсчих. Тэр хүнийг хүндэлдэг, тэр хүн ч гэсэн намайг хүндэлдэг, бие биенээсээ харилцсан менти байгаа тий. Харилцсан ментинууд хоорондоо бие биенээсээ суралцаж болно шүү дээ. Тэгвэл юу би одоо ингээд сургууль төгссөн, би их сургуулийн багш байсан гэдэг одоо шил би өөрийгөө ментор гэж бодчих. Тэгээд би яхан би ментор үжиж би ментороос ментор авах уу мах уу гэж томроод хамраас өччих юм бол энэ хүн ингээд хөгжил ингээд зогсчихж байгаа байхгүй тий. Тэгээ би бас өөрийгөө юу ч мэдгүй гэдгийг мэднэ л дээ. Гэтэ би яг нэг шууд утгаараа юу ч мэдгүй. Тэгээд би ч сайн мэдгүй. Подкаст хийгээд яг интернетээс харж байгаад ярьдаг байгаа. Тэгээд тийм юм байгаа. Тэгээд би сая нэг юм ярих гэж байгаа. Тийм тэгээд одоо мундаг одоо амжилттай явж байгаа улс төрчид гэдэг ч юм уу те удирдагч нар гэж ярьчих. Одоо талын салбарт те улс төрд байна, бизнест байна гэхэд тэр мундаг лидерүүд одоо жишээлбэл юу гэдэг чинь те. За Марк Цукерберг гэдэг ч юм уу. За тэр хүн бол яг ингээд менежментийн төвшин, технологийн төвшин тэр компанид байгаа хүмүүсээс хамгийн лаг нь биш байхгүй тий. Яг үнэ. Тэр хүн болохоор яг ингээд зөв үед нь зөв хүмүүстэйгээ хамтарч ажилладаг, зөв хүмүүсээсээ хэрэгтэй мэдээлэл олж авч чаддаг хүн байхгүй. Зөв яг үнэ. Тийм. Тэгээд бага зөв бүрдүүлдэг тий. Яг хэрэгтэй хүнийгээ хэрэгтэй мессен дээр нь тавиад тэр хүмүүсээсээ тасралтгүй өөрөө хангалттай сурч чаддаг. Нэг тийм хүмүүс байгаа байхгүй. Одоо жишээлбэл Обама гэдэг ч юм уу те. Обама ч гэсэн өөрийнхөө танхимдаа яг зөв хүмүүсээ доороо бүрдүүлээд тэр хүмүүсээсээ одоо зөвлөгөөгийн дандаа авдаг. Тэр хүмүүсийнхээ үгийг сонсдог те. Тэр хүмүүсээсээ суралцдаг тийм удирдагч нар байгаа байхгүй те. Тэгэхээр бит хоёрын түрүүний хийсэн санаа шиг те. Яг амьдрал одоо бид нар бол сур ба дахин сур гэдэг шиг ерөөшөө тасралтгүй сурах процесс байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бол хүн одоо хизээч одоо тархиа 100% ажиллуулж чадахгүй одоо 5% ажиллуулж гэлөө ингийн хүн чинь тий. Гэдэгтэй адилханаар хүн бол яг хизээч тэгж бүхнийг мэддэг яг амьдрал дээр бэлэн болно гэж хизээч байдгүй. Тэгэхээр яг талынхаа салбар дээр амьдралынхаа одоо хайр дурлал гэдэг ч юм уу гэр бүл мөнгө санхүү бизнес гэдэг ч юм уу яг хэрэгтэй үед нь зөв хүнээсээ мэдээлэл
зөвлөгөө авч чаддаг. Тэрийг амьдралдаа зөв авч хэрэгжүүлдэг л хүн л яг амжилттай явдсан болов гэж би бодлоо л та. Тэгтээ мэдэхгүй. Зөв. Төгсгөлд нэр гэж бодлоо гэхдээ мэдэхгүй байна. Тийм. Тэгээд битээр бас зарим зүйл төр жоохон хальчлаа тий. Ер нь бол утга санаа бол бас яг нэг 10-да явсан баха. Гэхдээ 10-да яаж гэнсэн баха. Ер нь нэг 30-40% нь бол хэрэгтэй байсан байх бодож байна. Тэгээд одоо 2020 онд би яагаад энэ сэдвийг хамгийн ихэнд ярьсан бэ гэхээр 2020 онд залуус яг одоо байгаа төвшнөөсөө эхлээд одоо байгаа төвшнөө ерөнхийдөө тодорхойлчих хэрэгтэй. Та мэдээж 12 сарын 31-ний орой одоо манай Андердорс сонсогчд маань ингээд гэртээ тэгээ 2020 онд би ийм хийн, тэрийгэ төгсөн, ийм сургууль суурна, эсвэл одоо эдэн төвөртэй болно, машинтай болно, аялал хийн гэдэг чинь олон юм битсэн баг. Тэнгүүтээ одоо энд хүрэхийн тулд танд ер нь бол нөгөө зөвлөгөө тудснаас төлөвлөгөө бүтлгүүд гэдэг үг байдаг байхгүй сургаалт өгсөн ном дээр. Тийм бас гоё үг тийм зөвлөгөө тудснаас төлөвлөгөө бүтлгүүд нь. Тэгэхээр та заавал би таны ингэж одоо ятгах гээд байна. Заавал та нэг өөртөө зөвлөгөө ав хин нэгнээс. Заавал нэг сэтгэл зүйчээс гэж юм шүү. Тэр бүл судлаачаас гэж байгаа юм биш. Зүгээр танаас хав илүү мэдлэгтэй хин нэгнээс кофенд даадаг ч юм уу, эсвэл онлайнаар харилцдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар та зөвлөгөө авах. Одоо жишээлбэл та аяллаар явах гэж байгаа бол та өөрөө л ингээл тэ ухамтаал ингээд судлаад байгаагаа хажуугаар тэ аялал сайн хийсэн үний влогтой танилцаа дараа нь заавал тэр хүнтэй очиж уулзаж тийм амьд харилцаагаас үүсэх гэж хичээ. Тэгээд тэр өөрийнхөө яг энэ бол миний одоо тэ цаашдаа ингэж алсын араагаа тавихад те энэ хүмүүс надад одоо ингэ чиглүүлэхэд туслах юм байна гэсэн тэр хүмүүсийг яг тодорхой болгож зоох хэрэгтэй. Тэгээд зоогоод тэр хүмүүсийн ном, сонин юу вэ тэднэртэй танилцаа тэр хүмүүстэй ойр байх хэрэгтэй. Ойр байх тусам л та тэр хүмүүс танд дээшээ өсөж хөгжих болно. Тэгээд тэр хүмүүсийн гаргаж байгаа зөв шийдвэрийг таашсан амьдралдаа хийнэ гэсэн. Эдийн засгийн хувьд, санхүүгийн хувьд те тэгээд дээрэс нь харилцаа холбооны хувьд, дээрэс нь техник, технологи дагаад та ямар одоо revolution буюу хувьсгалыг та тэднэртэй хамт хийх ёстой. Ямар инновацийг бас хийх ёстой наа. Бага англи үг хэлж. Ингэж явах хэрэгтэй гэж би бодож байна. Тэгээд 2020 онд залуусаа яг ментортой болцгоё. Тэгээд эсвэл ментор гэж байгаа хүмүүсээ тодорхойл. Танд амьдрал чинь бас хэрэг болдгоо ментор ч юм шиг биш ч юм шиг тийм нөхдүүдийг яг бүр зайл гээд бас хол гээд холдуулчих нь ч сайсан жоохон байлгаж ихтэй жоохон төлсгийгээ те. Яг амьдрал чинь одоо яг таны зориг мөрөөдөл чинь тэ хурцлагдахад хэрэг болох тэр хүмүүсийг заавал зоогоо тэр хүмүүстэй уулзалт зохион байгуулдаг нэг тийм жижиг сажиг тиймэрхүү үйл хөдлөл заавал хийгээрэй гэж та бүхнийг уриалмаар байна. Бид хоёрын хувьд. Тийм. Тэгээд би ялангуяа Америкт ирснээсээ хойш яг нэг анзаарч байгаа юм болохоор манай Монголд болохоор тэгэхээр ер нь нэг Азийн соёл ах л та. Ер нь нэг жоохон хүнээс нэг жоохон санаа зовох ч гэх юм уу те. Одоо би энэ хүнтэй очиод ингээ ачвал нэг тэгчдэг болоо гэж нэг жоохон санаа зовох нэг тийм хандлага бол байдаг те. Яг тэр жоохон хуучны л ойлголттой. Одооны үеийн одоо generation Z хүүхдүүд бол арай өөр болж байгаа бол мэдээж вирэлтэй ажиглагдаж байгаа. Гэхдээ одоо яг Америкт ирээд анзаарсан юм нь юу гэхээр одоо энэ ч бол хүмүүсийн хоорондоо харилцааны асуудал айгу нээлттэй байдаг те. Одоо танихгүй хоёр хүн байсан ч гэсэндээ ингээд хоорондоо ингээд зүгээр ингээд энгийн харилцаараа эхлүүлээ. Тэрнчэнээсээ ингээд яриа ургаа авчдаг ч юм уу те. Тэр шиг манай одоо түрүүний одоо саяны барагийн ярьсан шиг тийм одоо амьдралд яг өөрт чинь за энэ хүн яг надад ментор болж чадна гэсэн хүн лүгээ зүгээр одоо өөрөө чинь танихгүй хүн байх юм бол те дугаарыг олж аваад ч юм эсвэл мэйлийг олж аваад ч юм уу те эсвэл зүгээр өөрийг олж очиод уулзаад те зүгээр гоё ингийн түрүүний ярьсан шиг би танд гоё кофе авч өгөөд нэг 10 минут уулзаад нэг хитгэн асуулт асууж ихэд бол хэр баргийн хүмүүс бол шууд яг тухайн үед завгүй за хоёлаа тийм маргааш ингээл тэхэл байх тэгээ ямар тийм үйл хөдлөл хийгээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр яг бид хоёрын нэг уриалж байгаа юм бол те одоо 2020 онд яг өөрийнхөө төлөвлөсөн ажил хийж бүтээ гэж бодсон зөвлөлтөөгөө уялдуулаад тухайн салбарынхаа зөвлөгөө нэг хүнээс ментортэй нэг ментортэй бол хоёулаа ч гэсэн. Тэгээ ментортэй бол. Би надад болохоор яг ментор авах гэж байгаа хүсэлтэй хүн бол санхүүгийн яг ментор надад хэрэгтэй байгаа. Яг би ингээд санхүүгээ ингээд бариад ер нь бол яг нэг тийм муу бол барьдгүй. Гэхдээ би энэс илүү одоо барьж байгаа нөгөө санхүүгийн тэр аргаа илүү сайжруулмаар байгаа.
Тэгээд бас нэг 2 хүн тоочилсан байгаа санхүүгийн. Тэгээд тэр 2 хүнтэй ингээд энэ 7 хоногт бич одоо амралтаа авсан байгаа. Амралтынхаа энэ хугацаанд заавал очиж уулзаад хэдэн $100 $200 хамаагүй төлөөд тэгээд тэр хүний бас цаг цагийг хөндлөөд тэгээд ингээд санхүүгийнхаа бүрэн тайлангаа тэр хүнд үзүүлээд тэгээд яаж би одоо 2020 оноос дээшгээ ингээд цаашдаа ингээд энэ санхүүгээ өсгөх вэ те. Би одоо сүүлийн нэг машин өртөө юм байл яг. Өөрөө санхүүгээ амар яаж. Амар өртөө. Өө ашгүй өртөөс 200 гэж өрнөдөг гэж. Тэгээд машин авъя гэж бодож байгаа. Тэгээд яг машин авах нь өөрөө яг зөв хөрөнгө оруулалт мөн үү шүү гэдгийг би сүүлийн нэлээд олон сар бодсон. Гэхдээ машин бол Америкт үнэхээр хэрэгтэй байдаг ялангуяа. Тэгээд их олон зарлагууд бас давхар гарч ирдэг тийм. Гэтэ яг энийг юу н авах хэрэгтэй үгүй юу гэдгийг хүртэл сайн бодож байгаа олон хүмүүсээс зөвлөгөө авч байгаа. Тэг гих мэтчлээ. Тэг ийм менторудаа олон ингээд тодорхой олж байгаа. Миний хувьд тийм. Зөв. Тэг би ч гэсэн ментортой болъё. Яг үнэ тийм. Тий. За тэгээд гэр бүлийн хайр дурлалын тал дээр харилцааны талаар хосолын харилцааны салцаж байгаа. Гороо салцсан юм гэж. Оо тэр хүн чинь гэр бүлийн бас тийм тий. Хатлаад. Тэгээ бас байж болно шүү дээ. Байж болно дээрээс суралцаад. Гороо алдаа сурдаг. Гороо салцсан. Яг сураагүй нэг гэхдээ яг ер нь бол тим юм шиг байлээ. Тийм гурван дээр нэг юм алдаа гарсан. Тэгээ манай подкаст нэрээ бас шинэ оныг далимдуулаад бас нэг маш сайхан мэдээ байгаа. Тэгээд бид бүхэнд бас нэгэн компани одоо юу гэсэн байгаа. Спонсор гэх юм уу юу гэх юм реклам гэх юм уу юу гэж хэлээ. Тэгээ ер нь бол спонсорлол доо. Спонсорлох тийм яг юу ирсэн байгаа. Санал подкаст хийхэд туслалт дэмжлэг үзүүлэх юм уу тийм үзүүлэх санал ирсэн байгаа. Тэгээ бүтээр одоо хилцээд дараагийн дугаараас магадгүй бүтээр бас яг анхныхаа спонсорыг ингээд зарлаад явах шүү гэж та бүхэнд бас дуулгая. Тэгээд маш сонирхолтой бас дийл бид нарт бүтээрт бас тавьсан байгаа. Тэгээд сайн дийл хийх юм бол бүтээр бас ер нь цаашдаа их баяжна. Тэг яг подкаст тэгтээ бас тэр нь айгуу гоё байхгүй те. Өөрснийхөө одоо энэ туртаа хийж байгаа юмараа хүн чинь бас тодорхой хэмжээний орлого олно гэдэг чинь өөрөө айгуу гоё. Тийм манай яг инсентив байгаа байхгүй. Тийм манай энэ санал тавьсан энэ одоо компани эзэн нь болохоор өөрөө манай подкастыг ингээд Америкт ажиллаж амьдардаг. Тэгээ өөр ингэсэн компанитай. Тэгээд манай санал тавьж байгаа шалтгаан өөрөө манай подкастыг ингээд эхнээс нь ахуулаад ингээд сонсож байгаа одоо шин сонсдог. Тэгээд битэрийг бодвол хамаагүй ахмад тийм эрэгтэй хүн байгаа. Тэгээд бас айгүй бас бизнес ухаантай. Тэгээд ийм хүн бас биднийг бас юу хийя гэсэн байгаа. Спонсор хийж өгөө гэж санал тавьсан байгаа. Тийм тэр хүндээ бас баярлалаа тий. Тэгээд за тэгээд дараагийн дугаараас ингээд улам илүү өргөцсөн, улам илүү ингээд бие биендээ уран дэм өгсөн байцгаа залуусаа урамтай байцгаагаараа залуусаа 2020 он бол заавал яг таны миний жил байх шаардлагагүй. Тэгээд хүмүүс нэг тэгээд ийцээ бид миний жил байх олон гэдэг нэг 20 оны 1 сар зүгээр амар сэртэй тэгээд нэг 10 сар 6 сар мартаа байлаа байлаа. Заавал бүр амар хитрхи ихний 2 цаан өнгөрөөд битгий 50 зүгээр 1 сардаа сайн төлөвл 1 сардаа зүгээр сайн бод 12 сарын 31-ний тэр хэсгийн хугацаанд ингээд хитрхи сэтгэл хөдлөлөөр битсэн юм чинь биелэх магадлал амар хэцүү. Тэр чинь ямар ид шид болоод биелчихнэ гэж хэцүү. Харин 1 сарын хугацаанд та маш сайн ингээд ажиллаж слоу байдэн шүү дээ ер нь бол тий. Тэн дээр ингээд айгүй сайн төлөвлөл бод тий яг юунд би өрөх боломжтой. Тэгээд менторудээс зөвлөгөө ав тэгж яагаад дараагийнхаа үлдсэн тэр 10 сар 11 сарда сайн хичээх юм бол бид нар өөрийнхөө одоо хүсэж байгаа зүйлийг авч болно залуусаа. Төлөвлөн гэдэг чинь л хамгийн зөв юм байгаад байгаа тийм ярь бод бич ялангуяа бич яг боддоо л ингээд яаж гоо тодлоолчиход ер нь яг бич төлөвлөх тэр би бас sorry найз нь ер нь 20 онд бас нэг шийдвэр гарсан нэнийхэн бас подкастын дундуур таслахгүй байна гэж сая үедээ яг зүнгэн сайныг таслах болохоос тэгээ саяныхыг тассан тэрнээс өмнө таслаагүй дээ саяны нэг цагийн хугацаанд би таслахгүй бай гэж хичээсэн тэгээд айгүй олон подкастаа сонссон ч нэг тассан байлаа их бүдүүл за тэгээд юу ярих гэж байгаа бас өөрөө хүний имийг таслаад өөрийнхөө ярьж ирсэн имийг таслаад өөрөө мартаад тэгээд ер нь бол 2020 онд подкаст мэдээж тасралтгүй хийн тий. Тэгээд
бид хоёр л ингээ подкаст явуулж гиснээс хойш бол өөрснөө ч гэсэн маш их суралцж जैन. Тэгээд подкаст яаж явуулвал хүмүүст илүү их сонирхолтой, илүү их үр өгөөжтэй байх талаар ч гэсэн хоорондоо ярилцж байгаа тийм шүү. Тийм тэгээд подкастыг бол энэ 2020 онд бол бидний жил дөнгөж сая хэлсэн тийм. Яг нэг заавал яг бидний жил байх нь ч бас хайшин зүгээр. Ер нь бүгднгийнх нь хувьд бидний тийм залуучууд нэг нэгнээсээ суралцсан, нэг нэгэндээ урам дэм өгсөн. Тийм л гоё үр өгөөчтэй байлах үйлдэл хийж байгаа тийм. Би бол яг ингэж боддیں۔ Яг ингээд нэг амар ингээл те энэ бол яг миний жил байх болно. Би ална гэл одоо бүх хүмүүний дээр гарч бол хүн болгон чадахгүй байхгүй. Хүн болгон нэгт орох боломжтой. 100 мянган хүнээс нэгт орно гэдэг чинь сайд нэг удаа л гэдэг шиг. Тэгэхээр юу гэхээр зөвөр яг энэ жил дуусны дараа та өөртөө ямар мэдрэмжтэй байгаасаа гэхээр би энэ жил өмнө байсан жилээсээ би хавь илүү хичээж чадсан шүү гэдгээл тийм л мэдрэмжтэй юм бол энэ чинь амжилт тахгүй юу? Өөрөө өөртөө би хангалттай сайн хичээж чадсан шүү л гэдгээл та тэгж өөртөө мэдрэмж авах юм бол энэ бол хамгийн сайн. Би бол сая өнгөрсөн жилээ дүгнэд үзэхэд бол би сайн хичээж чадсан байлаа. Би өөртөө бол их урам зоригтой байгаа. Тэгээ энэ жилээ ч гэсэн би бас өөрийнхөө чадах чинээгээр хичээнэ гэж бодож байгаа. Нөгөө Underdogs залуучууд байна. Алхаж чадахгүй бол тий мөлөж чадахгүй мөрөөрөө урагшаа хэлээрээ ч юм уу ингээд зүтэг ямар нэгэн байдлаар урагшаа зүтэг ямар нэгэн байдлаар нөгөө юун дээр нөгөө цагалгаа макин дээр тэгдэг үстэй нөгөө зогссон чи хэлээрээ ингээд тэр шиг хэлээрээ ордог шиг бүх зүйл дээр хурдан урагшлах нь хамаахгүй тий ямар нэгэн байдлаар л урагшилж байх юм чухал гэдэг. Тэгээ сайн менти байгаараа залуу сайн ментортой болоорой. Бид өөр бол ментор ч болъё гэж бодлоо яриад байгаа. Өөрөөсөө зүгээр сайн менти наалаад яах вэ? Тэгэж одоо тэр карьерийг чинь төгсгөөд яах вэ? Зүгээр хамтдаа сайн менти байцгаая гэж энэ дугаараа өндөрлөё. Тэгээд энэ дуусан сонссон Underdog сонсогч та бүхэндээ үнэхээр баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Эх 7 хоногийн дугаар хүртлээр түр баяртай. Тэгээд өөрийгөө хэлээд байна. Тэр нөгөө дахиад хэлчихэд нөгөө нэг асуултанд хариулт явуулсан дээр M+ дээрсэн сонсогчд бас Instagram юм уу эсвэл Facebook-ээр өөрснийхөө тэр мэдээллүүдийг явуулаарай. Яг үнэ. Тэгээд бит хоёр бас уулзахгүй. Ямар ч нэг сартаа багтаагаад хоёлоо юмнуудын тэр хотлахаа. За. Энэ жилдээ багтж ийлээ. Жилдээ яаж иж байгаа л багтаагаа явуулна нэр шүү. Хотлаа сандарч байна. За тэгээд алитын баг 1 цаг бас маань. Гарсан болсон байна те. За ингээд хамтдаа Underdogs болцгоё. Менти байцгаа залуусаа. Ментитэй болцгоё. Ментиг нөгөө жигэн нэр нэмлээ. Юу нөгөө нэг атин болцгоё залуусаа. Тийм нэртэй. Мэргэн ухааны хаа.